Elon Musk-ийн луу капсул ойролцоогоор 9 сар олон улсын сансрын статус гацсан 2 Америк сансрын нисгчийг газар зэрхэн авчирсан бэ? Хамтаа судалцгаая. Энэ удаагийн олон улсын сансрын станц дахь нисгэж солилцох ажиллагааны бүх үйл явц Falcon 9 SpaceX компани бүтээсэн 2 шаттай зөөч капсул юм. Эхний шатны капсул 9 хөдөлгүүрээр тоногдсон. Энэ загварын даваа тал нь хэрэг 1 эсвэл 2 хөдөлгүүр эвдэрвэл үлдсэн хөдөлгүүрийн хүч нь капсулыг сансарт хүргэхэд хангалттай хүрдэг. Би твиттер мэдээллээр байн гардаг. Elon Musk-ийн капсулын дахин ашиглалт гэдэг нь үндсэндээ эхний шатны капсулыг хэлж байгаа юм. Харин хоёр дахь шатны капсул нь зөвхөн нэг хөдөлгүүртэй. Сансарт хүрсэн дараа сансрын хөлгийг төлөвлөсөн тойрог замд оруулах үүрэгтэй. Луу нэртэй сансрын капсул нь хоёр дахь шатны капсулын дээр байрлалдаг. Энэ капсул дотроо хамгийн ихдээ 7 хүн багтаадаг. Америкийн нэгдсэн улсын зүүн үргийн цагаар 3 сарын 14-нд 4 сансрын нисгэгч Флорида дахь Кеннедийн сансрын хөрөг төвд очив. Тэд цахилгаан шатаар үйлчлэгний давтцангийн дээд зэвсэг төрсний дараа нисгчийн зориулалтын хонглоор дамжин капсул руу оржээ. Энэ нь 10 дахь удаагийн олон улсын сансрын станц дахь нисгэж солилцох үүрэг байлаа. Эдгээр 4 нисгэгч нь Anu, Япон, Орос улсаас ирсэн хүмүүс юм. Тэдний авч явах хангамж ачаа тийшийг нь суудлынхаа дор байрлуулав. Бүх багийн гишүүд байраа адилсны дараа суудал хойш налуулав. Ингэснээр багийн гишүүдэд урт талын эдгэрчтэй дэлгэцийг удирдахад хэлбэр болно. Мэдээж хэрэглээ уулаг бол автомат удирдлагатай сансрын хөлөг. Багийн гишүүд нислэгийн явцыг гараар удирдах шаардлагагүй. Зөвхөн ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд багийн гишүүд гар удирдлагаар удирдана. Капсул хөргөөс өмнөх хөдөлгөөний хугацаанд капсул байгаа сансрын нисгчид зөөлөн хөгжим сонсож сандрал хөшөөрөө намжаадаг. Гал асаасны дараа хөдөлгүүр ажиллаж түлхэх хүч үүсгэнэ. Капсул хуурснаас хойш ойролцоогоор 160 секунд өнгөрөхөд эхний шатны капсул өргөө биелүүлж автоматар сална. Дараа нь хяналтайтайгаар газар төлөвлөсөн байршилд аюулгүй газардал тийм. Үүний зэрэгцээ 2 дахь шатны капсул өргөжлүүлэн ажиллаж сансрын капсулыг тойрог замд оруулна. Энэ явцад луу хүлэг хажуугийн жижиг хөдөлгөөрүүдэд ажиллуулж чиглэлээ наривчлан олон улсын сансрын станц руу чиглэж буйг баталгаажуулна. 2 дахь шатны капсул хуурснаас хойш ойролцоогоор 8 минут 50 секундын дараа үргээ тусгаж салж сансарт хаягдана. Санаж аваарай. Elon Musk-ийн капсул дахин ашиглалт гэдэг нь эхний шатны капсулыг хэлдэг. Харин 2 дахь шатны капсул дэлхийн агаар мандалд буцаж орохдоо бүрэн шатаж дуустдаг. Тойрог замд орсны дараа сансрын хөлөг станцыг үүсгэх ёстой. Энэ хугацаа ойролцоогоор 30 гаруй цаг үргэлжилнэ. Станцад ойртох үед сансрын хөлөг холбогдох үе шатанд орно. Эхлээд хурдыг бууруулна. Ойролцоогоор 100 метрийн зайд ойртоход сансрын хөлгийн урт талын мөрхүүл нэгдэж станцтай холбогдох мэдрэгч ил гарна. Жижиг хөдөлгөөрүүдийг ашиглан сансрын хөлгийн хурдыг сүүлийн удаа бууруулна. Хурдыг секундэд хэдхэн сантиметр хүртэл бууруулж ойртно. Дараа нь дүрслэлийн байршил тогтоох аргыг ашиглан холболтын хэсгийг түүжинэ. Нүүрс сурагчийн царгаан төлөвлөсөн байрлалд хүрэхэд 12 түвжээ сансрын хөлөг ба станцыг найдвартай бэхлэнэ. Үүний дараа цахилгаан мэдээллийн холболтыг гүйцэтгэнэ. Эцэст нь 2 орчны агаарын даралт тэнцвэрчлэлтийг шалгана. Бүх зүйл хэвийн байгааг баталгаажуулсны дараа станцтай холбогдсон хаалгаа нэгдэнэ. Дараа нь 2 багийн сансрын нисгчид үүргээ хүлээлгэн өгнө. Энэ үйл явц хэд хоног үргэлжлэх нь түгээмэл. Өөрөөр хүлээлгэх ажлыг дуусгаад хөлөг их дэлхий рүү буцах боломжтой болно. Луу сансрын хөлөг холболтын төвжээг судлаад сансрын хөлөг ба станц удаанаар сална. Станцаас аюулгүй зай төрсний дараа хөдөлгүүр ажиллаж сансрын хөлгийг агаар мандал руу чиглүүлэн тойрог замын нислэгийг үргэлжлүүлнэ. Дэлхийгээс ойролцоогоор 150 км өндөр төрөх үед сансрын хөлөг нислэгийн чиглэлийг тохируулан газрын зүг уруудаж эхэлнэ. Энэ явцад бүрэн шатсан хөдөлгөөрүүд станцаас авчирсан хог хаягдaltaй хамт хаягдана. Хамгийн чухал буцаг капсул үлдэнэ. Үүний дараа энэ аяллаа хамгийн чухал удирдлагын үе шат эхэлнэ. Учир нь сансрын хөлөг агаар мандалд орсны дараа секундэд 78 км/сек хурдтай оруудаж эхэлнэ. Буцаг капсул ийм өндөр хурдтайгаар агаар мандалтай өрөлт үүсгэж хэдэн мянган градусын өндөр температур бий болгоно. Өндөр температурын улмаас капсулын иргэн тойрны агаар янжиж плазмын бүрхүүл үүснэ. Энэ плазмын бүрхүүл буцаг капсул болон дэлхийн хоорондын цахилгаан соронзон дэлгөөнийг хааж харилцаа холбооны дахиг хар хан үзэгдэл үүсгэнэ. Өндөр буурагдсан агаарын нэвтрэл нэмэгдэж эсэргүүцэл ихсэж, уруудалтын хурд ихний 78 км/секундээс секундэд хэдэн 100 м хүртэл ажмаар буурна. Өндөр ойролцоогоор 55 км төрөх үед 2 гол шихүүрс задлагдсан буцаг капсулыг эхний удаа удаашруулна. Өндөр 1800 м хүрэх үед 4 гол шихүүр бүрэн нэгдэж буцаг капсулыг 2 дахь удаага удаашруулна. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч газар эсвэл далайд буухаас сонгоно. Харин энэ удаа луу хөлөг Флорида мужийн ойролцоох далайд газардахыг сонгосон. Урьдчилан бэлтгэсэн газрын багийнхан буцаг капсулын буух бүсэд ирэн хаях аврах ажиллагаагаа явуулна. Буцаг капсулыг олсны дараа олон улсын сансрын станцын баг солихын даалгавар амжилттай биелүүлээ.